За энэ jade plant буюу одоо Монголд нөгөө мөнгөний мод гэж ярьдаг тий. Англи нэр нь болохоор jade plant. Тэгээд энийг услахдаа ийм саунд ингээд шүүсэн ус хийгээд тэгээд энэ ургамлаа ингээд дээр нь хийгээд тавьчихдаг. Тэгээд нэг 30-40 минут бүр нэлээ ингээд сайхан доороос нь услаад ингээд шингээгээд за нэг 3-7 хоноод ч юм уу нэг 20 хоноод нэг удаа ингэждэг. Энэ маань нөгөө их тийм ус хэрэггүй өөрийнхөө одоо энэ бие дотроо усыг маш ихээр ингээд нөөцлждэг чигийг тэгээд ингээд голцоо дандаа юм хуурай аврагдаг тийм ургамал байхгүй. Тэгээ бас дээрэс нь ингээд энэ дээр нь навчин дээр нь ингээд ус шүршүүлэх бас их тийм дуртай биш. Цэвэрлэх гэж байгаа үед одоо ингээд энэ навч чуулганыг ингээд сайхан үе тоосыг арчаад тий тэгэх гэж байгаа үедээ харин ус шүршээд болно. Бусад үед бол ерөөсөө ус шүрших шаардлага байхгүй. Энэ том ногоон навчтай одоо энэ tropical plants биш үү? Эднэрлөө бол усыг маш ойрхон шүршиж явах ёстой. Эднэр бол усанд маш дуртай. За дээрэс нь хажууд нь нөгөө humidifier чигшүүлэгч ингээд тавиад өгөх юм бол бас их дуртай. Тийм ургамлууд байгаа. Тэгээд ямар ч ургамал нөгөө тодорхой хэмжээний жоохон ингээд нар жоохон авч ивэл маш их сайн байдаг. Ингээд өглөөний нэг жоохон наранд эдгээр маань ингээд байдгийн. Бүр их халаад бүр хит их халуун өдөр бол тэр чүлэн хөшгөө ингээд татчихдаг. Бусад үед нь ингээд хойшлуулаад та өдөржингөө ерөнхийдөө ингээд ийм сайхан гэрэлтэй газар байна гэсэн үг. За энэний дээдлээс нь би аваад усанд хийгээд өрслүүлж байгаа. Энийг анх найз маань өгсөн. Тэгээд энэ хараа. Одоо бараг 7 хоног ингээс хөрх өрсөлчлээ. Усан дотроо энэ дээр нь шин навч гараад одоо ингээд нэгдчихээн. Энэ юм цав навчтай. Хөрхөн байгааз. Энийг өрслүүлээд хоёруулах гээд. Энэ бол нар тусдаггүй тийм сайн гэрэлтэй тийм газар байдаг ургамал. Тэгээд би зүгээр одоохондоо нэг жоохон та нарт ингээд видео хийж харуулах гээд энэ тавьчихсан. Тэгээд эдрийг ингээд сайхан өглөөд ингээд услаад ус шүршээд өгчдөг. Үнэхээр маш дуртай. За өнөөдөр нэг иймэрхүү гэрийн ургамал арчлах юм богинохон видео оруулчлаа.